Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. За бид нар зорилгоор удирдуулсан амьдрал гэдэг ном үзэж байна. За тэгээд энэ номон дээрээс бид нар эхний 7 бүлгийг үзсэн. За эхний 7 бүлгээс бид нар юун тухай голлож суралцсан бэ гэвэл ерөөсөө одоо ингэж хүний амьдрал гэдгийг одоо ингэ бурхны нүдээр харвал одоо яг чухам юу хэлт юм бэ, тийм ээ? Бид нар хүн болгонд өөрсдийн ер нь одоо хүний амьдрал гэж юу болох тухай ойлгож байгаа. Тэгвэл хэрэг бурхны үүднээс харвал, тийм ээ, одоо хүний амьдрал гэдэг бол ер нь яг юу юм бэ гэдэг талаар бид нар суралцсан. Тэгээ бид нар энэ одоо урдлын одоо 7 бүлэг дээр бид нар юу гэж суралцсан бэ гэвэл бидний хүн нэг бүрийг бурхан төлөвлөж байгаад энэ ертөнцид төрүүлсэн. Тэг бидний одоо хүн нэг бүрийг яг байгаа байдлаар нь бурхан хэрэгэлдэг. Тийм ээ. Тэгээд бид нар өөрсдөө мэдчих байсан, мэдэхгүй ч байсан, бид нар өөрсдөө бурханы ажилд, бурханы энэ ертөнцийн хийж байгаа энэ өөрчлөлт, шинжилэлтэд бид нар өөрсдийн байгаа төрхөөр хэрэглэгдэж, ашиглагдаж байдаг юм аа. Тэгээд одоо хүний бурханы нүдээр харвал одоо хүний амьдрал гэдэг бол нэгдүгээрт одоо сорилт юм аа, тийм ээ. Өөрөөр хэлбэл бурхан биднийг энэ ертөнцөөс яваад мөнх оршихуйд очиход бид нар бурхан дээр одоо бурхантай харилцаж байгаа харилцаагаа хүнийхээ мөн төрхийг авч очноо. Тийм учраас одоо мөнхөд үргэлжлэх зүйлс дээр л бурхан бидний амьдралд байгаа. Мөнхөд үргэлжлэх зүйлс дээр л хамгийн их одоо анхаарлаа хандуулд юм аа. Мөнхийн бус зүйлс одоо бидний ажил, сургууль, амжилт, одоо эд хөрөнгө юу гэдгийг, тийм ээ. Эдгээр зүйлд мэдээж анхаарна. Гэхдээ хамгийн нэгдүгээрт одоо бурханы анхаарах зүйл бол тэр мөнхөд үргэлжлэх зүйлс буюу бидний мөнх оршихуйд авч очих бидний мөн төрх, миний бурхантай харилцаж байгаа харилцаанд л одоо бурхан хамгийн их ач холбогдол өгдөгөө гэж суралцсан. Тэгээд дараа нь бол одоо энэ ертөнцийн дээрх амьдрал бол биднэрт бурханы өгсөн үүрэг хариуцлага юм аа гэсэн, тийм ээ. Бурхан биднэрт төрснөөс ахуулаад энэ ертөнцөөс явх хүртэл гэр бүл, ах дүүс, одоо эд хөрөнгө, орчин нөхцөл бүх зүйлсүүдийг өгдөг. Тэгвэл энэ бүгдийг бол зүгээр л биднийг өөрсдөө аваад хэрэглээд өөрсдийнхөө төлөө одоо зарцуулаарай гэж өгөөгүй. Энэ бүгд бол бурханы биднэрт өгсөн үүрэг хариуцлагууд юм аа гэж үзсэн байна. Тэгээд одоо 3 дахь нь болохоор энэ ертөнцийн байгаа хүний амьдрал бол бурханы нүдээр харвал төр зуурын одоо томилолт юм аа гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар энэ ертөнцид бурханыг төлөөлж, бурханыг гэрчилж, бурханыг төлөөлөн амьдарч байгаадаа элчин сайднар юм аа гэж үзсэн байгаа. За тэгээд хамгийн сүүлийн бүлэг дээр бид нар юу суралцсан бэ гэвэл за энэ ертөнцийн байгаа бүх зүйлс болвол бурханы алдрын төлөө бүтээгдсэн юм аа. Өөрөөр хэлбэл бурханы бүтээсэн бүх зүйлс бурханд алдрыг авчирдаг гэж үз. Яаж алдрыг авчирдаг вэ гэхээр тухайн зүйлийг яг ямар байгаасаа гэж бурхан хүсэж төлөвлөж бүтээсэн. Тийм ээ? Яг тэр зүйлсүүдийг үйлдэж байхдаа ямар агуу гайхамшигтай юм бэ гэдгийг гэрчлэн харуулж байдаг учраас бурханд алдрыг авчирдаг юм аа гэж үзсэн, тийм ээ. Өөрөөр хэлбэл шувуу бол нисэн, үрээ засан, жиргэн, тийм ээ. Одоо яг шувууг ямар юу хийхээр бурхан бүтээсэн түүнийг үйлдэж байгааг нь бид нар харахтаа энэ бурхан үүнийг бүтээсэн бурхан ямар агуу гайхамшигтай юм бэ гэж олж харж, тийм ээ, тэр одоо шувуу өөрийн байгаа байдлаар бурханыг гэрчилж байгаа нь бурханд алдрыг авчирт юм аа. Тэгвэл одоо хоёрхан төрлийн одоо бурханы бүх бүтээлүүд дотроос хоёрхан төрлийн бүтээл нэгдүгээрт одоо бурханаас холдсон тэнгэрлэгч нар, хоёрдугаарт хүмүүс бид нар бурханд алдрыг авчирч чадхаа болсон гэж. Өөрөөр хэлбэл
одоо энэ бурхнаас холдсон тэнгэр элчнэр хүн хоёр бол бурхан хүнийг яг ямар байдлаар амьдраасаа гэж хүссэн тийм ээ. Тэр тэнгэр элчнэрийг яг юу хийгээсэ гэж хүссэн. Тэр одоо хүслийг нь тэр бурхныг хүссэн төлөвлөсөн зүйлийг хийхгүй өөрсдийн хүссэн төлөвлөсөн зүйлсийг хийж эхэлсэн учраас хүн болон одоо бурхнаас холдсон тэнгэр элчнэр бол бурханд алдрыг авчирдаг юм аа гэж үз. Тэгээ бид нар энэ уртлын хичээлийн төгсгөл хүн ер нь яг юуг үйлдэж амьдрч ээж бурханд алдрыг авчирд юм бэ. Өөрөөр хэлбэл бурхан хүнийг бүтээхдээ яг чухам одоо ямар байгаасаа яаж амьдраасаа одоо яг юуг үйлдээсэ гэж хүссэн юм бэ гэдэг талаар бид нар товч суралцсан тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо бид нар 5 зүйл дээр төвлөрч тэгээд энэ 5 зүйлийг бид нар үйлдэж амьдрах юм бол одоо яг тэр шувуу шиг, шоргоолч шиг тийм ээ. Бурхан үүнийг л яг л шоргоолжууд яг ийм байх ёстой гэж бурханыг хүссэн нэг нь шувууг яг ийм бай гэж хүссэн яг тэр бүгдийг үйлдэж байгаагаараа бурханы хүслийг биелүүлж байгаатай адилхан тийм ээ. Хүмүүс бид нар одоо яг тэр эдгээр 5 зүйлсийг хийж амьдрахдаа бурханы одоо яг анханасаа хүнийг яг ямар амьдралаар амьдраасаа гэж хүссэн тэр амьдралаар амьдрна. Тэр бурханы хүссэн тэр амьдралаар амьдрахад бид нар бурханд алдрыг авчирд юм аа гэсэн. Энэ одоо 5 зүйлийн нэгдүгээрх нь зорилго 1 та бол бурханд баяр таашаалыг авчирхаар бүтээгдсэн юм аа гэсэн. Исая 61-ийн 3 бурхан өөрийн алдрын төлөө тэднийг хүчрэхийг үзэсгэлэнт царснууд мэд суулгасан билээ гэж. 8 дугаар өдөр Илчлэлт 4:11 та бүх юмсыг бүтээсэн билээ. Тэдгээр нь танд таашаал өгөхийн тулд бүтээгдэж оршдог гэсэн. Дуулал 149:4 эзэн өөрийн хүмүүсийг таашаан баярладаг гэсэн. Бурханд баяр таашаалыг авчирхаар бүтээгдсэн. За одоо хүмүүс бид нар бол бурханд баяр таашаалыг авчирхаар бүтээгдсэн юм аа гэж. Та бурханд баяр таашаалыг авчирхаар бүтээгдсэн юм аа. Энэ ертөнцид мэдлэх үед тань бурхан үл үзэгдэх гэрч болон дэргэд чинь байж таныг төрөхөд инээмсэглэж байсан юм. Тэрээр таныг амьдруулахыг хүссэн бөгөөд энэ дэлхийд мэндэлсэн тань түүнд маш баяр таашаалыг төрүүлсэн билээ. Бурхан таныг бүтээх хэрэгцээ байгаагүй ба харин тэрээр таныг өөртөө баяр таашаал авчруулахын тулд бүтээхээр сонгосон. Та түүний ашиг тус түүний алдар, түүний зориг хийгээд түүний баяр цэнгэлийн төлөө оршдог. Бурханд баяр цэнгэл авчрах, түүнд таалагдаж амьдрах нь таны амьдралын хамгийн нэгдүгээр зориг билээ. Та энэ үннийг бүрэн дүүрэн мэдэж ухамсарласны дараа дахиад хизээч өөрийгөө чухал бус ач холбогдолгүй нэгэн гэж мэдрэхэ болно. Энэ нь таны үн цэнийг батлаж байна гэсэн үг. Хэрвээ та бурханд тийм чухал ба тэрээр таныг өөртөө хамт мөнх оршихуйц эрхэм үнэтэй гэж үзэж байхад танд үүнээс илүү ямар ач холбогдол хэрэгтэй гэж. Та бол бурхны хүүхэд бөгөөд түүний бүтээсэн бүтээлүүдийн аль нь ч авчирдаггүй. Тийм агуу баяр таашаалыг бурханд авчирдаг ажээ. Библиэд Эфес 1:5 тэр хайрынхаа дагуу бидний Есүс Христээр дамжуулан өөрийнхөө хүүхэд болгон үрчлэн авахаар урдаас шийджээ. Ингэх нь түүний таалал бөгөөд зориг нь байв гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид нар юу гэж ойлгож байна вэ гэвэл за энэ дэлхийд одоо 8 биллион хүн өнөөдөр амьдарч байна. За тэгээд энэ одоо дэлхийн ертөнц анх үүссэн цагаас ахуулаад бүх амьдарсан хүний тоог гаргавал нэлээд олон биллион хүн байгаа. За эндээс хамгийн сонирхолтой нь юу вэ гэвэл энэ хүн үрийг бурхан энэ дэлхийн суурийг тавихаас өмнө төлөвлөж байгаад энэ ертөнцид авчирсан. Тийм ээ? Та бид нарыг ерөөсөө энэ дэлхийн суурийг тавьж байхдаа бурхан одоо би энэ жаргал туяа би Сэли гэдэг хүнийг бүтээнэ. За энэ одоо жаргал туяа Сэли гэдэг хүн бол ийм царай зүстэй, ийм өндөр намтай, ийм эцэг гихтэй, ийм ах дүүстэй. За тэгээ бас ийм хантай болно, тэдэн хүүхэдтэй болно. Тийм ээ? Би одоо Сэлигээс тэдэн хүүхэд одоо жаргал туягаас тэдэн хүүхдийг би энэ ертөнцид авчирна. Тийм ээ? Энэ бүгдийг бурхан төлөвлөсөн байсан гэсэн үг. Тийм ээ?
та бидний хүн нэг бүрийг хизээ төрөх, яаж төрөх, тийм ээ? Энд ертөнцид ямар хугацаанд амьдрах, энд ертөнцөөс хизээд буцахыг ганцхан бурхан мэдэж төлөвлөдөг гэсэн үг. Тэгээд энэ дэлхий дээр амьдарч байгаа одоо энэ дэлхий үүссэн цагаас ахуулаад энэ дэлхий дээр амьдрал байхгүй болох тэр цаг хүртэл яг тань шиг, яг над шиг хүн хизээж байгаагүй, бас хизээж байхгүй гэсэн үг. Бид нар энэ хичээлийн турш зөндөө ярьж байгаа. Бурхан энэ дэлхий дээр нэг уран зураг зурж байгаа гэвэл та бол нэг ганцхан давтагдшгүй цорын ганц нэг өнгөн юм аа. Тийм ээ? Хүн нэг бүр тэр нэг өөр нэг өнгө. Тэр хүн нэг бүрийг ашиглаад энэ ертөнцийн дээрх тэр энэ ертөнцийн амьдралыг бурхан зурж бүтээж байна гэсэн үг. Та энэ ертөнцид ирснээс болоод энэ ертөнц нэг өөр хэлбэртэй болдог. Нэг өөр өнгөтэй болдог. Тийм ээ? Тэгэхээр та бид нар бурханы хувьд ийм агуу чухал цорын ганц хувь бүтээл нь байна. Тийм ээ? Тэгээ одоо энд хэлж шít. Энэ ертөнцид мэдлэх үед тань бурхан үл үзэгдэж гэрч болон дэрэгдэж нь байж таныг төрөхөд инээмсэглэж байсан юм аа. Тийм ээ? Библиэлд тэгж бичсэн байдаг. Би чамайг төрөх цагт ч мэдж харж байсан, чамайг цагаан толгойтой өтөл болсон цагт чинь ч би хэвээрээ байна гэж. Тийм ээ? Бид нар хүн нэг бүр ерөөсө цорын ганц хувь. Тийм ээ? Яг тэр цорын ганц хуваар тань л бурхан таныг энэ ертөнцид авчирсан, яг тэр цорын ганц хувь хүний үзүүлэх нөлөөгөөр бурхан хэрэгэлдэг гэсэн. Бурхан ашигладаг. Тийм ээ? Тэрээр таныг амьдруулахыг хүссэн бөгөөд энэ дэлхийд мэндэлсэн тань түүнд маш баяр таашаалыг төрүүлсэн билээ. Тийм ээ? Тэгэхээр бурхан та бид нарыг хүн нэг бүрийг яг цорын ганц хувь энэ ертөнцид авчираад, тийм ээ? Би одоо зөндөө жишээ болгож ярьдаг. Та нарын заримыг чинь эцэг их байхгүй хаа. Одоо манай ээж аав байхгүй. Тэгэхдээ манай ээж аав энэ ертөнцид за манай аав нэг 65 жил 66 жил амьдраад явсан. Манай ээж 76 77 жил амьдраад энэ ертөнцөөс явсан. Тэгэхдээ тэр хоёр хүн энэ ертөнцид амьдрах хугацаанд нэг өөрийн гэсэн өөрчлөлтийг энэ ертөнцид авчирсан гэж би итгэдэг. Тийм ээ? Бид нарыг өөрийн үр хүүхдүүдэд төрүүлсэн. Энэ биднэрт өөрийн ирэхгүй миний ээжийн, миний аавын ааш зан надад байдаг. Миний хүүхдүүдэд ч дамжина. Манай аавтай, манай ээжтэй уулзаж, учирч, харилцаж байсан хүмүүс ч гэсэн тэр манай эцэг гэхээс өөрийн нөлөөг авсан. Тийм ээ? Тэгэхээр нэг хүн энэ ертөнцид ирээд явхад тэр хүн нь энэ ертөнцид байхгүй ч гэсэн тэр хүн ирснээс болоод үүссэн нөлөө үргэлжилсээр байдаг. Бурхан үүнийг хэрэгэлдэг гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр та бид нар бурханаар төлөвлөгдөж, тийм ээ? Бурханд хэрэглэгдэж энэ ертөнцид мэндэлсэн. Тийм. Бурхан таныг намайг амьдруулахыг хүссэн учраас та бид нар өнөөдөр амьдарч байгаа. Тэгээд зөвхөн ингээ бурхан намайг таныг байгаагаар маань хэрэглэхээс гадна бурхан та бид нарыг хараад инээмсэглэдэг. Тийм ээ? Бурханд тааны одоо миний оршин байгаа нь бурханд баяр хөөргийг авчирдаг гэсэн үг. Тийм ээ? Жишээлх юм бол та өөрийн хүүхдийг ингээд дөнгөж мэндэлсэн хүүхэд одоо ингээд нэг жоохон 2-3 настай 3-4 настай хүүхдийг харахад тэр хүүхэд таны төлөө юу ч хийх шаардлагагүй. Зүгээр байгаагаараа байгаа нь танд баяр хөөргийг авчирдаг. Тийм ээ? Одоо өнгөрсөн 7 хоногт одоо энэ манай алтан түлхүүр ихч харагдаж байна. Golden Key гэсэн тийм өөрийнх нь нэрийг англиар орчуулсан. Тэгээ алтан түлхүүр ихчийн З одоо 2 охин нэрээд бас З хүүхдүүд нэрээд явсан. Тэгээд хамгийн баган жоохон тийм эрэгтэй хүүхэд. Тэгээд тэдний хүүхдүүд бүр ингээд амар царайлагтай хамгийн инээдтэй нөгөө жоохон хүүхэд нь яаж тоглодгоо гэхээр ингээд нэг галтгооны төмпөн сав цоглуулж хоол хийж тоглодог. Нөгөө жоохон хүүхэд чинь
Тэгээ одоо хоёр хүрж байгаа хүүхэд байна шүү дээ. Тэгээ нэг аав нь ороо болгоо ингээд унтахтаа нэг юм нэг хоолны шоу үздэг юм байна л да. Тэгээ нөгөөх нь ингээд энтэхгүй хоол хийгээд тэр нэг хоолны хийж байгаа материал болгоно нэг энтхийн хэлээр чанга дугаар хашгирд юм байна. Тэгээ нөгөө хүүхэд нь тоглохдоо яаж юм гэхэлэр нөгөө өгнүүдийг хашгирдаг. Баахан төмпөөсөө барьцсан тий. Амар инээдтэй харагдаж байгаа байхгүй. Амар царайлаг юм нэг жоохон хүүхэд тий. Тэгэд ингээд зүгээр тэр хүүхэд тэнд тэгээд тоглож байхад тэрийг харахад бидний сэтгэлд баяр хөөр төрж тийм ээ. Эцэг ихт нэмээд нь тийм ээ. Би одоо ингээд дөнгөж хүүхдүүд нь явсныхан дараа маргааш нь алтаагчтай ярьсаж би одоо жижигийгээ санаад эхэлсэн гэж байгаа байхгүй. Дөнгөж яваад өгсөн одоо ингээд хамт байгаад хэдхэн цагийн өмнө хамт байж байгаад явсан хүүхд холдонгууд нь санаж байна. Тийм ээ. Тэгэхээр хүүхэд таны үр удам таны хүүхэд зүгээр л байж байгаа нь танд баяр хөөргийг авчирдаг. Тэгвэл та бид нар бурханд бас яг тийм баяр хөөргийг авчирдаг гэсэн үг. Бид нар ингээд бодохдоо за бурханы төлөө өстой юм хийж өгөөд л те ингээд л одоо ерөөсө бурханд үйлчлээд л зарагдаад л те ингээд гүүгээд бурханы төлөө ингээд байвал одоо ингээд бурхан харж яснаа гоо энэ гүм ажилсах шүүн ганц зураг өстой айгүй их юм идэг энэ хүүхдтэй би ер нь илүү хайртай гэж шийднэ гэж байгаа юм шиг бид нар дандаа тэгж төсөөлөд байдаг. Уучлаарай таны миний хийж байгаа зүйл бурхан тийм чухал ерөөсөө биш. Бурхан чинь бүхнийг чадагч агуу хүчрхэг бурхан. Тийм ээ? Тэр одоо алтаагчийн тэр 2 настай тэр зээх хүү төмбөн сав бариад одоо тоглож ин тийм ээ? Хоол хийсэн ч гэсэн тэр нь алтаагчийн амьдралд ямар ч нөлөө байхгүй. Тийм ээ? Тэр хүүхдийн хийж байгаа зүйлс нь ерөөсөө чухал биш. Тэр хүүхэд өөрөө байж байгаа нь тэр хүүхэд зүгээр л оршин байгаа нь алтаагчийн амьдралд нэг баяр таашаалыг авчирч. Тэгвэл та бид нар бурханд яг ийм баяр таашаалыг авчирдаг гэсэн үг. Тийм ээ? Тэр хүүхэд одоо алтаагчтай тэр одоо зээ хүүгээ хараад энэ айгүй сайн ааштай хүүхэд, энэ айгүй шудраг хүүхэд, энэ айгүй үнэнч хүүхэд, энэ айгүй ажилсаг хүүхэд. Тийм учраас би энэ хүүхдэд хайртай гэж юусоо хэлэхгүй. Тэр хүүхдийг хайрлахад алтаагчид ямар нэг нөхцөл хэрэггүй. Тэр хүүхэд ямар нэг шаардлагыг хангаж ээж алтаагчаар хайрлуулдаггүй. Зүгээр л өөрийнх нь хүүхэд учраас хайртай. Тэгвэл бурхан та бид нарыг яг ингэж хайрладаг гэсэн. Тийм ээ. Бидний хүн нэг бүр бурханы хувьд туйлын чухал. Тийм ээ. Бурханд баяр цэнгэл авчрах нь таны амьдралын нэгдүгээр зорилго билээ. Тийм ээ. Та энэ үннийг бүрэн дүүрэн ухамсарласны дараа дахиад хизээч өөрийгөө чухал бус ач холбогдолгүй нэгэн гэж мэдрэхэ болно. Тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний одоо насанд хүрсэн хүний амьдралдаа хамгийн их одоо тулгардаг том асуудлуудын нэг бол би ер нь хин юм бэ? Би ер нь хүмүүст хэрэгтэй юм уу? Хүмүүсийн хувьд би чухал хүн юм уу? Чухал биш юм уу? Тийм ээ. Энэ мэдрэмж болвол бидний хувьд одоо насан турш одоо хүмүүс бидний хамгийн их одоо ингэж одоо тэмцэлтэх ёстой болдог мэдрэмж бол энэ юм. Тийм ээ. Тэгээ бид нар одоо ингээд дандаа би айгүй бусд хүнд хэрэгтэй шүү. Би бусд хүний хувьд айгүй чухал шүү. Би станараа ингээл нэг бусд хүмүүс надад сайн шүү. Намайг үнэлдэг шүү, хүндэлдэг шүү гэдэг энэ мэдрэмжийг л мэдрэхийн тулд бид нар маш олон зүйлсийг хийж амьдардаг, тийм ээ. Тэгэд энэ нь одоо бид нар нөгөө нэг нэр хүндэд дуртай ч гэсэн үг шүү. Ерөөсөө л хүний одоо төрлөх хэрэгцээ угаасаа л тийм юм. Бид нар тэрийг ухамсарлаж байсан, ухамсарлахгүй ч байсан бусд хүмүүсийн хувьд би нэг үн цэнтэй нэгэн шүү гэж мэдрэхийн тулд л бид нар маш олон зүйлсийг хийж амьдардаг. Тэгвэл энэ саяны үйлдвэр юу гэж хэлж байна? Хэрвээ та бурханд тийм чухал ба тэрээр таныг өөртөө хамт мөнх оршихуйц эрхэм үнэтэй гэж үзэж байхад танд үүнээс илүү ямар ач холбогдол хэрэгтэй гэж.
Хүмүүс таныг үнэлэхгүй байж болно. Хүмүүс таныг хардаггүй байж болно. Хүмүүс таныг ойлгохгүй байж болно. Хүмүүсийн хувьд та ерөөсөө хинч биш юм шиг үзэгдэж байгаа юм шиг тийм мэдрэмж таны дотор байж болно. Тийм ээ? Тэгвэл бидний жинхэнэ үнц нь бол би яг үнэндээ ямар үнц цэнтэй хүн юм бэ гэвэл Бурхны хувьд би цорын ганц бүтээл нь. Бурхан намайг хараад инээмсэглэдэг. Би зүгээр оршин байгаа нь Бурханд баяр таашаалыг авчирдаг. Тийм ээ? Энийг хэрв бид нар ухамсарлаж мэдж байх юм бол бид нар өөр хиндэж тэр одоо би өөрийгөө үн цэнтэй хүн шүү, би ер нь үнэлэхүүц хүн шүү гэж батлах ямар ч шаардлагагүй болно. Одоо энэ дэлгэсэн дээр харагдаж байна. Манай найз Үлзий. Би тэ Үлзийгийн дөнгөж саяхан нэг одоо нэг шеэрлсэн байгаа зүйлийг нь харсан. Тэгээ тэрэн дээр нэг 54 жил одоо ингээд шоронд суусан нэг юм хар арьстай хүний түүхийг харуулж ийн л да. Тэгээд тэр юу вэ гэхлээр 18 та багт нь одоо нэг юм дээрэм хийсэн гээд тэгээ цагдаа нар барьж аваад тэгээ мань хүнд одоо бүх насаараа шоронд хорих ял өгсөн юм байна. Тэгээ бүх насаараа одоо ингээд тэр хүн шоронд хоригдох ял аваад тэгээд хамгийн гол нь тэр хүн тэр одоо 18 та тэр хард хүүхдэл байгаа шүү дээ. Тэгээ тэр хүүхд бол тухайн үедээ ерөөсөө тэг дээрэмд хонуул болсон ч гэж мэдэхгүй тэр хэрэгтэй ямар ч хамаагүй. Ерөөсөө л тэр нөгөө нэг иймэрхүү хүн дээрэмд хонуул хийсэн гэдэг нэг ийм зураг гаргасан чинь тэрнтэй л төстэй болж таарсан байхгүй юу. Тэгээ мань хүнийг ерөөсөө аваачаал тэгээд бүх насаар нь хорих ял өгөөд шоронд хийчихстэй. 54 жил шоронд суус тэр хүн. Тэгээд 54 жил шоронд суугаад ерөөсөө одоо миний хийдэг юм бол ерөөсөө бурхан залбирдаг гэж байгаа байхгүй. Тэ? Тэгээ би одоо ингээд нэг 4 ханы л дунд амьдэрсэн. Ер нь голцоо тэр насаараа хорихяал авсан хүмүүс чи хүмүүстэй хамт хоригддаггүй. Ер нь ингээд ганцаараа хоригддог байхгүй юу? Би Монголд ч гэсэн яг Монголын шоронд бас насаараа хоригдох ял авсан хүн дээр очиж өрөөндөө гав ганцаараа. Тэ? Тэгээд одоо тийм амьдрал туулсан байна тэр хүн ингээд 54 жил ерөөсөө л ингээд бурхан залбирдаг те. Тэгээд тэр America's Got Talent гэдэг тэр одоо авьяаслаг Америкчууд гэдэг юун дээр өөрийнхөө зохиосон одоо тийм миний ерөөсөө хийдэг юм бол бурхан залбирдаг, би бурханыг магтаж дуулдаг байсан. Тэр бүх хүнд юмыг туулахад бурхан надад хүчийг өгсөн, бурхан надтай хамт байсан гэж тэр хүн хэлж байгаа байхгүй. Тэр хүний өөрийнх нь зохиосон дууг нь өмнөөс нь дуулж байгаа тэр бичлэгийг ингээд манай Үлзий ингээд шеэр хийсэн байсан баг. Тэгээ би тэрийг үзээд одоо ингээд хэрвээ бид нар хүний амьдралд одоо ингээд за би ер нь одоо ингээд хүний дайтай амьдрах нь хүний амьдралын зорилго гэж харах юм бол тэр хүн бол ерөөс хизээч хүний дайтай амьдраагүй байгаа. Тэ 18 настай 54 жил шоронд суус. Тэгээ нэг хөгшин ийм хав хар одоо угаасаа хар арьстай нэг хөгшин хар хүн л зогсож байгаа баг. Тэгээд тэр хүн одоо хүнтэй хайрлаж дурлсангүй, гэр бүл үр хүүхдтэй болсонгүй, эд хөрөнгө одоо орон гэр эсвэл одоо энэ тэнд зугаалж юу ч үтсэнгүй. Ерөөсөө л тэр 4 ханы дунд 54 жилийг өнгөрөөс. Тэгээ ингээ хүний нүдээр харвал тэр хүний амьдрал бол хоосон өнгөрчихсэн юм шиг. Тэр хүн одоо энэ ертөнцийн бүх хүмүүстэй харьцуулах юм бол хамгийн ихээр хохирцсон хүн юм шиг. Гэхдээ бурхны нүдээр харвал тэр хүн мөнхөд бурхантай орших тэ бурхантай мөнхөд хамт байх тэр үүд хаалгыг баттайгаар олж авсан хүн байна. Тийм ээ? Тэгэхээр тэр хүн болов хүний нүдэнд тэрэн дээр хэлж байгаа байхгүй юу? Энэ ертөнц намайг мартсан гэж хэлж байгаа байхгүй тэр хүн. Энэ ертөнц намайг мартсан, намайг хинч мэдэхгүй, надтай хинч ярьдаггүй, хинч уцаар ярьдаггүй, хинч намайг эргэж ирдэггүй. Энэ ертөнцийн хувьд бол би ерөөсөй байхгүй юм шиг гэж. Тийм ээ? Бид нар ч гэсэн гонцаардаж амьдрал туйлдах үед ийм мэдрэмж бид нар төрдөг. Тийм ээ? Намайг би ер нь хүнд ч хамаатай, хүнд ч хэрэгтэй юм. Тийм ээ? Ийм мэдрэмж бид нар төрөх өдрүүд байна. Би тэр 54 жил тэр шоронд суусан хүнийг харахтаа
энэ хүний хувьд одоо ингээд энэ ертөнцийн хувьд мартагдсан. Гэхдээ Бурхны хувьд тэр хүн нэг ч өдөр мартагдаагүй. Тийм ээ. Харин ч 54 жил гав ганцаараа амьдраад гарч ирэхдээ Бурхан тийм агуу итгэлтэй Бурханыг магтан дуулж гарч ирж. Тийм ээ. Тэгэхээр бид нар хүний нүдээр харуул энэ ертөнцид мартагдсан, энэ ертөнцийн хувьд хинч биш гэж тооцогдох хүмүүс байна. Гэхдээ Бурхны хувьд тэр хүн бол хамгийн үн цэнтэй хүмүүсийн нэг юм шүү гэж хэлж байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар өөрийгөө харахтаа энэ ертөнцийн нүдээр биш, би Бурхны хувьд үн цэнтэй. Би Бурхны цорын ганц бүтээл нь. Бурхан намайг хараад инээмсэглэдэг. Тийм ээ. Бурхан намайг хараад өөрөө ирэхгүй баярлаад инээмсэглэдэг. Би энэ ертөнцид оршинд байгаа шалтгаан нь би Бурхан намайг хараад баярлаж, таашааж, инээмсэглэхийн тулд би оршиж байгаамаа. Бурхан намайг хараад баярлдаг, инээмсэглэдэг. Тийм ээ? Бид нар тэр жоохон хүүхдийг хараад өөрөө ирэхгүй нэмсгэлж байгаа шиг. Тэр хүүхэд тэр хүний хайрыг татахын тулд юу ч хийгээгүй, юу ч хийх шаардлагачгүй. Зүгээр л тэр хүүхэд оршин байгаа нь эцэг эхт нь те эмээ өвөөд нь инээмсэглэл баяр таашаал авчирж байгаа шиг. Хүмүүс бид нар Бурханы өмнө бид нар юу ч үйлдэхгүй байсан ч гэсэн Бурхан биднийг хараад баярлан инээмсэглэдэг юм а гэж. Тэгэхээр бид нар ийм үн цэнтэй Бурханы хувьд бид нар хүн нэг бүр Бурханы хувьд ийм үн цэнтэй цорын ганц ийм агуу гайхамшигтай бүтээл нь байна. Тэгэхээр Бурхан биднийг өөртөө баяр таашаалыг авчрахын тулд бүтээсэн юм а гэж. Бурханы танд өгсөн гайхамшигтай бэлгүүдийн нэг бол баяр таашаалыг мэдрэх чадвар билээ. Тэрээр үүнийг танд 5 мэдрэхүү сэтгэлийн хөдлөлөөр дамжуулан өгснөөр та баяр цэнгэлийг биеэр мэдрэх боломжтой болсон юм а. Тэрээр таныг амьдралыг зөвхөн тэсэж, төвчж туулах бус харин амьдралаас сэтгэл ханамжийг авч баяр цэнгэлийг эдлээсэ гэж хүсдэг. Танд баяр цэнгэлийг мэдрэх чадвар байгаа нь Бурхан таныг өөрийн дүр төрхийн дагуу бүтээснийх юм а. Бид олонтоо Бурханд ч бас сэтгэл хөдлөл байдаг гэдгийг мартдаг ба тэрээр альва зүйлсийг маш гүн гүнзгий мэдэрч хүлээж авдаг. Библиэд Бурханыг гашуудаж, хардаж, уурлаж, бас инэрн нэгүүлсэж, өрөвдөж, харамсаж, мөн таалж, жаргалтай болж, баярлаж, бас сэтгэл нь хандаг тухай бичсэн байдаг. Бурхан хайрладаг, баяр цэнгэлийг мэдэрдэг, таашаан цэнгдэг, баярлаж хөөрдөг, сэтгэл нь хандаг, тэр бүхэл инээдэг. Тийм ээ? Хүмүүс бид нар Бурхан биднийг өөрийн дүр төрхийн дагуу бүтээсэн гэдэг. Тийм ээ? Тэгээд тэр Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн өнөөдөр та биднэрт бүгдээрэнд яг ийм мэдрэмжүүд байдаг. Баярлан, өрөвдөн, инэрн нэгүүлсэн. Тийм ээ? Тэгвэл Бурханд ч гэсэн яг тийм сэтгэлийн хөдөлгөөнүүд байдаг гэсэн. Тийм ээ? Тэгээд одоо тэгэхээр та биднийг одоо Бурхан энэ ертөнцийн амьдралыг одоо ингээ саяын тэр 54 жил шоронд сууж байгаа хүнийг бид ингээ хөндлөнгөөс хараад бодохдоо энэ хүн ямар их зовсон бол, ямар их хүндийг үүрсэн бол гэж бодож байгаа. Гэтэл тэр хүн Бурхантай хамт байсан. Тэр хүн инээмсэглэдэг байсан ба. Тэр хүн баярладаг байсан ба. Орчин нөхцөл биднийг аз жаргалгүй болгодоггүй. Тийм ээ? Бид нар амьдралыг энэ ертөнцийг хэрхэн харж байгаа маань л биднийг аз жаргалтай эсвэл гонигтай болгодог. Та алтан ордонд суугаад ч гонигтай байх боломжтой. Та хамгийн ядуу нөхцөлд 54 жил насаараа хоригдох ял авчаад шоронд сууж байхдаа ч та баярлаж инээмсэглэх боломж ч бас байгаа. Тийм ээ? Тэгэхээр Бурхан биднийг амьдралыг зүгээр л нэг үүрээд, зовоод, ядраад, шаналж өнгөрөөсө гэж хүсээгүй. Бурхан биднийг баярлаж, инээмсэглэж, энэ ертөнцийн амьдралыг амталж амьдраасаа гэж хүсдэг. Тийм ээ? Библиэлд бичсэн байдаг. Энэ бол Бурханы бүтээсэн өдөр юм а. Энэ өдөрт чи баярлан, тийм ээ? Баярлан одоо таашаагараа гэдэг өгүүлбэр байгаа. Тийм ээ? Тэгэхээр Бурхан биднийг өдөр бүрийг биднэрт
энэ амьдралыг өгтөө. Тийм ээ. Би энэ ганц зөрөгт өнөөдрийн энэ өдрийг энэ амьдралыг өгч байна. Миний хүү үнийг энэ амьдрал дундуур инээмсэглэж амьдраасаа. Миний хүүд би зөндөө олон гоё юм өгсөн. Эрүүл мэнд байна, амьдрал байна, нүд харах нүд байна, сонсох чих байна. Энэ сайхан ертөнц байна. Миний хүү энэ дундуур инээмсэглээд амьдраасаа гэж хүсдэг. Тийм ээ? Таны хүүхэд та хүүхдтэй өнөөдөр ингээд амьдралыг харахтаа миний хүү баярлаасаа. Та хүүхдтэйгээ баярлж байгааг харахад та баярлдаг. Тэр хүүхэд чинь ингээл гонигтой урвачаал ингээл гониглаа суугаад байвал танд ч гэсэн гонигтай. Тийм ээ? Бурхан бас яг энэ нь гонигтай гэсэн үг. Та бид нар Бурханы өгсөн амьдрал дундуур баярлаж явж чадахгүй, талархаж явж чадахгүй, инээмсэглэж чадахгүй байвал Бурхан үүнийг хараад та бидний гонигтай, уйтгартай, зовж байгааг харахтаа Бурхан инээмсэглэхгүй шүү дээ. Харин биднийг инээмсэглэж баярлаж сэнгвэл Бурхан ч бас дагаж баярлан инээдэг гэсэн үг. Тийм ээ? Бурханд баяр таашаалыг авчрах үйлдэлийг Бурханыг бишрэн хүндлэх үү хэмээн нэрлэдэг. За бид нар өнгөрсөн хичээл дээр ярьсан нэмэ бишрэн хүндлэх үү гэдэг энэ үгийг бол англиар бол worship гэдэг үгийг бид нар хэлээд байгаа юм шүү гэж, тийм ээ. Тэгэхээр Бурханыг worship хийх буюу Бурханыг бишрэн хүндлэн гэдэг нь юуг хэлдэм бэ гэвэл Бурханд баяр таашаалыг авчирж байгаа үйлдэлийг л worship гэж нэрлэдэг маа гэж хэлж байна. Тийм ээ? Өөрөөр хэлбэл Бурхан намайг хараад баярладаг гэсэн тийм үү? Тийм ээ? Одоо ингээд Бурхан намайг өөртөө намайг харж баярлахын тулд одоо тэр Алтай агчийн тэр 2 нас хүрж байгаа хүүхдийг хараад бид нар бүгдээрээ өөрийн ирэхгүй нэмсэглээд хайр хүрээд тэр хүүхдтэй хамт байхад гэрэл гэгээтэй байгаа шиг Бурхан биднийг яг ингэж хардаг гэсэн үг. Хариуд нь бид нар өшөө тэр хүүхэд биднэрт одоо өшөө юуг авчирч өгч чадах вэ, тийм ээ? За тэр одоо 2 настай хүүхэд ирээд эмээгээ тэврээд, эмээгээ үнсвэл, эмээтэйгээ ярил, эмээгээ санвал, эмээтэй хайртай байгааг нь мэдэрвэл, тийм ээ? Энэ бүгд болвол тэр эцэг ихэд эмээд нь үгээр үнэлж баршихгүй, илэрхийлэшгүй тийм үнэтэй баяр хөөргийг өгдөг. Тэгвэл хүмүүс бидний Бурханыг worship хийх буюу Бурханыг бишрэн хүндлэн гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэвэл бид нар Бурханыг инээмсэглүүлэх, Бурханыг баярлуулах үйлдэлийг хийхийг л worship хийнэ гэж хэлж байгаа юм аа. Дуулал 147-гийн 11 эзэн өөрийг нь бишрэн хүндэлж түүний хайрд итгэгчдийг таалдаг гэсэн. Бурханд баяр таашаалыг авчирч буй үйлс болгон тань түүнийг бишрэн хүндлэхүүн илэрхийлэл хэмээн тооцогддог. Очир алмаастай адил бишрэн хүндлэл нь маш олон талтай. Бурханыг хэрхэн бишрэн хүндлэх тухай бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд хэдэн 10 бүлэг ном бичих шаардлагатай болох тул бид энэ бүлэгт Бурханыг бишрэн хүндлэхүүн гол хэсгүүдийг авч үзэх болно. Бурханыг бишрэн хүндлэхүүн хүний мөн төрхөнд анханасаа суулгагдсан тэмүүлэл, Бурхантай холбогдох хэрэгцээ нь хүн бүхэнд байдаг гэдгийг антропологч нар тэмдэглэсэн байдаг. Бурханыг бишрэн дээдлэх хэрэгцээ бол идэх, амьсгалахтай адил хүний хувьд төрөлхийн зүйл юм аа. Хэрвээ бид жинхэнэ Бурханыг олж мэдэж бишрэн дээдлэж чадахгүй байхаваас оронд нь заавал нэг орлуулах зүйлийг олж заримдаа өөрийгөө шүтдэг. Бурхан өөрөө өөрийг нь бишрэн хүндлэгчдийг таалдаг учраас биднийг түүнийг бишрэн хүндлэх хүсэлтэйгээр бүтээсэн юм аа. Иохан 4:23 эцэг өөрийг нь бичлэн хүндлэгчдийг хайж байна гэсэн. Тийм ээ? За Бурхан хүнийг бүтээхдээ тийм ээ зөвхөн өөрөө бөглөж чадах тийм хоосон зайг хүний сэтгэлд үлдээсэн гэж одоо Паскалийн хэлсэн үг байдаг. Тийм ээ. Тэгээ өөрөөр хэлбэл одоо юу гэж яана гэхээр таны сэтгэлд нэг ийм хоосон орон зай байдаг. Тэр хоосон орон зай юу хүсдэг вэ гэвэл
өөрийгөө дүүргэхийг хүсдэг. Нэгэсэндээ таны сэтгэл дандаа л цангаад байна гэсэн үг. Эсвэл дандаа өлсөд байгаатай адил мэдрэмж таны дотор байдаг гэсэн үг. Тэр өлсөд байгаа, байнгын өлсөд байгаа, байнгын сэтгэл дундуур байгаа тэр хоосон мэдрэмж бол жинхэнэ бурхантай харилцаж байж сая тэр хэрэгцээ маань дүүрдэг гэсэн. Хүн хэрвээ тэр одоо жинхэнэ бурхныг олж чадахгүй бол бид нар оронд нь өөр хуурамч шүтэнүүдийг бий болгодог. Тийм ээ? Одоо ингээд янз бүрийн хуурамч шүтэнхийн тэрэнд мөргөн тийм ээ одоо ингээд энэ ертөнцийн бол ер нь тийм одоо хуурамч шүтэнийг шүтдэг болчихсон тийм шашин зөндөө. Энэ шашнуудын үндсэн бол ерөөсөө хүн анханасаа одоо бурхныг шүтэх, бурхныг мөргөх, бурханд мөргөх ийм хэрэгцээ байдаг. Тийм ээ? Өөр одоо ямар ч амьтанд одоо сармагчин юм уу, одоо энэ чон юм уу, хон ямаа юм уу тийм ээ? Одоо ингээд нэг юмд очиод мөргөөд байдаг тийм ямар ч инстинкт өөр нэг ч амьтанд байдаг. Ганцхан хүнд байдаг. Хүн ерөөсөө энэ дэлхийн дээр одоо ингээд өнцөг болонд байгаа янз бүрийн отог овог тийм ээ? Энэ бүгдэнд нь заавал нэг мөргөдөг ийм шашин шүтлгийг өөрсдөө бүтээсэн байдаг. Тэгээ эн чинь юу гэж яана гэхээр хүнд төрлөхөөсөө бурхантай харилцах, бурхантай холбогдох үндсэн хэрэгцээ байдаг. Хүн тэр жинхэнэ бурхнаа олж чадахгүй бол өөр зүйлсээр бид нар орлуулдаг. Өнөөдөр маш олон хүн би бурханд итгэхгүй би шашингүй үзэлтэн гэж ярьж явдаг. Тийм ээ? Тэгээд яг үнэндээ болвол бурханд итгэдэггүй эсвэл ямар нэг юмыг шүтдэггүй хүн гэж ерөөсөө байдаггүй. Хэрвээ тэр хүмүүс бурханд мөрөгдөггүй маа гэхэд тэднийг юуг шүтэж амьдрдаг бол мөнгийг шүтэж амьдарч байгаа. Эсвэл өөрийгөө шүтэж амьдарч байгаа. Тийм ээ? Айгүй олон хүн хэлдэг. Би л өөртөө бурхан, би өөртөө чөтгөр. Юу хэлээд байгааг бол ерөөсөө л өөрийгөө шүтдэг. Яг л хүнд угаасаа тэр бурхантай холбогдох, бурхантай харилцах үндсэн хэрэгцээ байгаа. Бид нар зүгээр тэрнийг өөр зүйлсээр л орлуулдаг болчихсон. Тийм ээ? Тэгэхээр хүнд бол ерөөсөө бурхантай харилцах, холбогдох хэрэгцээ байгаа. Бид нар жинхэнэ бурхантай харилцаж, холбогдож, жинхэнэ бурхантай харилцаж байгаа үйлдэл маань бурханыг бишрэн хүндлэхүү буюу одоо worship хийж байгаа зүйл юм аа. Тийм ээ? Тэгээ бурханыг одоо worship хийх буюу бурханыг бишрэн дээдлэх хэрэгцээ бол идэх, амьсгалахтай адил хүний хувьд төрөлхийн зүйл юм. Хэрвээ бид жинхэнэ бурханыг олж мэдэж бишрэн дээдлж чадахгүй байхаваас оронд нь заавал нэг орлуулах зүйлийг олж түүнийгээ шүтдэг. Заримдаа өөрийгөө ч шүтдэг. Тийм ээ? Харин бурхан яг эцэг өөрийг нь бишрэн хүндлэгчдийг хайж байна гэсэн. Таны итгэл үнэмшил шашинлаг байдлаас хамаарч бурханыг бишрэн хүндлэхүүн тухай ойлголтоо та тэлэх хэрэгтэй болов уу? Та бурханыг бишрэн хүндлэхүүг магтан дуулах, залбирах, номлол сонсох, сүмийн цуглаанаар төсөөлж байж болох юм аа. Эсвэл та баярын ёслол, эзний зоог барих мэтэр төсөөлж болох. Эсвэл хүнийг эдгэх гайхамшиг болон сэтгэл хөөрсөн мэдрэмжээр төсөөлж байгаа бах. Бурханыг бишрэн хүндлэхүүн эдгээрийг бүгдийг хамруулж болохч энэ бүхнээс хавгүй агуу зүйл юм аа. Бурханыг бишрэн хүндлэхүү бол амьдрах хэв маяг билээ гэж. Тийм ээ? За бид нар одоо бурханд одоо worship хийн гэхлээр яадаг вэ гэхлээр ерөн сүм явнаа. Тэгээ одоо бурханд магтан дуулнаа, бурханд залбирнаа. Тэгээд одоо ингээл сүмийн номлол сонсноо гэдэл одоо ингээл ерөөс ийм зүйлсүүдийг л бид нар энэ бол одоо worship service гэд нэрлэждэг. Одоо бурханыг хүндэлж байгаа ёслол юм аа гэд одоо тийм ээ. Тэгээд тэрнийг л хийгээд байна гэж боддог. Гэтэл бурханыг worship хийнэ гэдэг бол таны амьдрах хэм маяг юм аа. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та бүх амьдралаараа бурханыг бишрэн дээдлж байгаагаа харуулнаа гэсэн үг. Тийм ээ? Таны амьдралаас харагдах ёстой. Тэрнээс биш зөвхөн тэр бүтэн сайнаа 1-2 цагийн хийж байгаа энэ ёслол болвол одоо бурханыг бишрэн дээдлж байгаа нэг өчүүхэн л илрэл болохоос биш
Таныг Бурхныг бишрэн дээдэлдэг гэдэг таны амьдрах уу юм аа. Тийм ээ? Та бүх зүйлийг хийхдээ Бурхантай хамт Бурхны оршихуйг мэдэж, Бурхны нүдний өмнө үлдэж байгаа бол энэ бол таны жинхнээсээ Бурхныг бишрэн дээдэлж хүндэлж байгаа хэрэг юм аа гэж. За дараа нь Бурхныг бишрэн хүндлэх нь магтаал дуу хөгжмөөс илүү зүйл юм аа. За одоо яагаад Рик Warren пастор энэ тухай ингээд айгүй урт бичээд байна гэвэл ерөөсөө тэр worship гэдэг үгнээс болоод байгаа юм. Тийм ээ. Тэгээ яагаад гэхэлэр англи дээр worship гэдэг бол одоо сүмийн бүтэн сайнны сервисийг worship service гэдэг. Тэгээ магтаалын дууг бол одоо worship songs гэдэг. Тийм ээ. Тэгэхээр тэрний ялгааг хэлэх гээд байгаа. Олон хүмүүс Бурхныг дээдлэн хүндлэхүйг сүмийн магтан дуу хөгжимтэй адилхан үздэг. Тэд ихэвчлэн сүмдэр бид эхлээд Бурхныг дээдлэн хүндлээд эхлээд worship хийгээд гэж байгаа байхгүй юу? Дараа нь номлол сонсдог гэж ярьдаг. Харин энэ бол маш том эндүрл юм аа. Залбирах, ишлэл хуваалцах, магтан дуулах, гим нүглээ хүлээж гимших, чимээгүй байранда байх, номлол сонсох, тэмдэглэл хөтлөх, өргөл өргөх, усан баталгаа хийлгэх, эзний зоог барих, амлалтын хуудсанд амлалт бичих болон бусдыг сүмд угтан авах зэрэг сүмийн бүхий л үйл явц нь Бурхныг бишрэн хүндлэхүйд тооцогддог. Үнэн дээр Бурхныг бишрэн хүндлэхөөр магтаал дуу хөгжмөөс ч өмнө үүссэн юм аа. Адам Эден цэцэрлэгт Бурхныг бишрэн хүндэлж байсан ч Эхлэл 4:21-т Эвбал мэдлэх хүртэл дуу хөгжмийн талаар Библиэд дурдаагүй байдаг. Хэрв Бурхныг бишрэн хүндлэхүүн зөвхөн дуу хөгжмөөр магтахгүй юм бол дуу хөгжмийн авьяасгүй нэгэн хизээж Бурхныг бишрэн хүндлэж чадахгүй байх нэ. Бурхныг бишрэн хүндлэхүүн дуу хөгжмөөс хавьгүй агуу зүйл билээ. Заримдаа хүмүүс магтаалыг дуу хөгжмийн нэгэн төрөлтэй андуурах нь элбэг ба тэд эхлээд бид сүлд дууг дуулж залбирч эцэст нь магтаалын дууг дуулдаг. Эсвэл би илүү хурдан хэмнэлтэй магтаалын дуунд дуртай хэдий ч удаан хэмнэлтэй бишрэн хүндлэхүүн дуу надад таалагддаг гэж ярих нь элбэг байдаг. Тэгэхээр хэрвээ тухайн дуу нь илүү хурдан хэмнэлттэй эсвэл чанга эсвэл ямар нэг үлээвэр хөгжимтэй тоглогддог гэж ярьж байгаа бол энэ бол магтан дуу байх нь. Эсвэл уг дуу нь удаан хэмнэлтэй намуухан бас гитартай дуулагдаж байгаа бол энэ нь бишрэн дээдлсэн дуу болно гэх ба эдгээр магтаал хүндэтгэлийн нэрийг буруу хэрэглэж буй хамгийн түгээмэл хэлбэр юм аа. Учир нь Бурхныг бишрэн дээдлсэн магтаал бол дууны хэмнэл, чанга суул эсвэл хурдан удаантай ямар ч холбоогүй асуудал билээ. Бурхан хурдан удаан, чанга суул, хуучны болон орчин үеийнгээд бүхий л дуунд дуртай байдаг ба учир нь тэрээр энэ бүхнийг бүтээсэн шүү дээ. Танд бүх төрлийн дуу бүгд таалагдахгүй байж болох ч Бурханд таалагддаг юм. Хэрвээ магтаалын дуунд сүнс ба үнээр Бурхан зориулагдчихл байгаа бол энэ нь Бурханыг бишрэн хүндлэж буй нэг үйлдэл юм аа. Сүмийн магтан дууны хэм маягийн талаар Христ итгэгчид олонтоо санал нийлдэхгүй бөгөөд зөвхөн өөрсдийнхөө дуртай хэлбэрийг л Библийн дагуу болон Бурхныг алдаршуулан хүндэлсэн байна хэмээн хамгаалдаг. Гэвч магтан дуунд Библийн дагуух хэлбэр гэж байдаггүй. Учир нь Библиэд хөгжмийн нотны талаар бичээгүй ба Библийн үед хэрэглэж байсан хөгжмийн зэмсгүүд ч одоо бидэнд байхгүй шүү дээ. Үнэн дээр бол таны дуртай магтаалын дууны хэлбэр нь Бурхны тухай гэхээсээ илүү таныг өөрийнхтэй хаанхын ямар хүн бэ гэдгийг илүү илэрхийлдэг. Нэг үндэснээ дуу хөгжим, нөгөөд нь зүгээр чимээ шуугаа мэт санагдаж болох. Харин Бурхан олон янзад дуртай ба тэр бүгдийг таашаадаг юм. Христчин хөгжим гэсэн ойлголт байдаггүй ба харин Христ итгэлийг илэрхийлсэн шүлэгтэй дуу гэж байна. Учир нь дууны аян бус харин үг шүлэг нь тухайн дууг Бурханд зориулагдсан болгодог ажээ. Тэгэхээр сүнслэг ая нот гэж байхгүй байх нь. Хэрвээ би танд ямар ч үггүйгээр нэгэн аяыг тоглож сонсгол та уг ая Христчин дуу мөн эсхийг мэдэх аргагүй шүү дээ. Тэгээд цааш нь Бурхныг бишрэн хүндлэхүү бол таны өөрийн тусын тулд биш ажээ. Сүмийн пастрын хувьд надад өнөөдөр Бурхныг бишрэн хүндэлсэн цуглаан надад маш их таалагдлаа, маш их ивэл авлаа гэсэн мессежийг хэрдэг. Энэ нь бишрэн хүндлэхүүг буруу ойлгодог жишээнүүдийн нэг. Учир нь бишрэн хүндлэхүүг бид өөрсдөө зориулж бус харин Бурханд зориулдаг байх ёстой ба
бишрэн хүндлэхүүн зорилго нь бид өөрсдөө бус бурханд л баяр таашаалыг авчрахын төлөө байх ёстой. Би өнөөдөр бурханыг бишрэн хүндэлсэн цуглаанаас ямар ч ивэл авсангүй гэж та хэлж байсан бол бишрэн хүндлэхүү буруу зорилгоор үлдсэн гэсэн үг. Учир нь бишрэн хүндлэхүүн танд бус харин бурханд зориулагдсан байдаг. Тэгээ өөрөөр хэлбэл юу гэж байна гэвэл одоо бүтэн сайнны цуглаан дээр ирчээд хүмүүс энэ бүтэн сайнны цуглаанаас ерөөсөө олигтой ивэл авахгүй байна. Одоо ингээд пастрын номлолоос ерөөсөө ерөөл авсангүй тэр гэж ярьдгаа гэж хэлж байна. Одоо Rick Warren пастор. Тэгээд энэ дэр юу гэж хэлж байгааг л үгүй уучлаарай, та шал буруу ойлгож байна. Бүтэн сайнны цуглаанд та ирж байгаа бол та бурханд хүндлэл дээдлийг л өргөх гэж ирж байгаамаа. Тэрнээс та тэндээс юм авах гэж ирээгүй. Та өгөх гэж ирсэн. Бурханд тийм ээ? Та бурханыг хүндэлж байна. Та бурханыг бишрэн дээдлж байна гэдгийг харуулах гэж л ирж байгаа юм. Тэр цаг тэр бол бурханд зориулагдсан цаг болохоос танд зориулагдсан цаг биш. Энэ бүтэн сайнны номлол, бүтэн сайнны магтаал танд таалагдахын тулд байгаа юм бишээ гэж хэлж байна. Тийм ээ? Бүтэн сайнны магтаал, бүтэн сайнны номлол, бүтэн сайнны энэ сүмийн цуглаан бол ерөөсөө бурханд л зориулагдаж байгаа. Бид нар бурханд л өргөж байгаа. Та нар бүтэнсээ өдөр амрах, зугаалах, одоо наргих цагаа хоошин тавиад бурханы өмнө очиж байгаа бол та үүгээр юу гэж хэлж байгаа юм гэхэлэр бурхан минь би таныг хүндэлдэг. Бурхан минь та миний хувьд эрхэм чухал юм аа. Түүнийг илэрхийлж очиж байгаа. Та бүтэн сайнны цуглаанд очихгүй ямар нэг одоо нэг зайлшгүй ажил гарлаа, нэг зугаалга гарлаа, нэг одоо хурал гарлаа, би одоо амжихгүй нэ гэж байгаа бол тэр чинь юу гэж та бурханд яг үнэндээ юу гэж хэлж байгаа юм? Бурхан минь би танд айгүй хайртай, айгүй та миний хувьд айгүй чухал. Гэхдээ энэ ажил, энэ уулзалт, энэ зугаалга надад танаас илүү үнэтэй юм шүү л гэж хэлж байгаа гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр энэ одоо сайнны хэсэгтэр өгж байгааг бол таны энэ бүтэн сайнны энэ цуглаанд очиж байгаа бол бурханд зориулж очиж байгаа. Та бурханд хүндэтгэлийг үзүүлж, та бурханыг би бишрэн дээдлдэг шүү гэдгийг харуулж, тийм ээ? Бурханы өмнө зориулалт, золиос гарган очиж байгаа л хэлбэр юм. Та тэндээс юм авах гэж очиж байгаа биш. Тэр бүтэн сайнны цуглаан танд таалагдах албатай биш. Танд зориулагдаагүй, тийм ээ? Исая 29-т бурхан чин сэтгэлийн бус хоёр нүртэй бишрэн хүндлэхүүн талаар гомдолсон байдаг. Тэдгээр хүмүүс бурханд чин сэтгэлгүй залбирч, хуурамч магтаал өргөж, хоосон үг болон жинхэнэ утга учирыг нь ойлгохгүйгээр хүний зохиосон зан үйлийг үлдэж байсан байна. Бурханы зүрх сэтгэлийг бишрэн хүндлэхүүн зан үйл бус харин түүний төлөө шатсан зүрх сэтгэл бат шийдвэрүүд л хөдлөгдөг. Сонстоо дахиад бурханы зүрх сэтгэлийг юу хөдлөгдөг гинэ? Тийм ээ? Бидний үйлдэж байгаа зан үйл бус харин түүний төлөө шатсан зүрх сэтгэл бат шийдвэрүүд л хөдлөгдөг. Тийм ээ? Таны хүүхэд тань дээр за би бүтэн сая өдөр болгоно нэг ээж дээр юм уу аав дээр ороод нэг 2 цаг болох ёстой байгаамаа гэд. Тэгээ орж ирдэг. Тэгээ тантай байгаадаа баярлдаггүй. Зүгээр л цагаа харж агаад нэг үүрэг мэтэр таны өмнө хүлээсэн үүрэг мэтэр өөрөө баярлдаггүй, өөрөө тэрийг одоо тэр цагийг таашааж тантай хамт байгаадаа ерөөсөө тэгж одоо баярлаж таашаахгүйгээр за нэг ээж юм уу аав гэж нэг юм дээр очих хэвээр. Очихгүй бол уурлаад унаа, очихгүй бол ер нь очих хэвээр юм байна лээ. Тэгээ очиж гинөө гэж орж ирээд гардаг байвал тэр таны хүүхдийн тань дээр ирж байгаа, тантай өнгөрөөж байгаа тэр цаг таны хувьд хэр зэрэг үнцэнтэй байх вэ? Танд хэрэггүй шүү дээ. Хүүхд чинь танд тийм ээ зүгээр л нэр химээж үүрэг учраас ирж байгаа болвол танд тэр хүүхдээ тэгүүлэн өөр дээр ирүүлэх танд ямар ч хэрэггүй. Харин хүүхд чинь тань дээр ирэх гэж зориод баярлаад ирээд тантай хамт өнгөрөөж байгаа цагтаа үнэхээр хамаг зүйлсээ хуваалцаад хамтдаа инээгээд тийм ээ. Үүнийг л та хүснэ. Тэгвэл бурхан яг үүнийг л хүсдэг гэсэн үг. Бид нар бүтэнсээ өдөр очихдаа за бурханы өмнө очихгүй бол сүм таслаад байвал бурхан уурлаад тэгээ миний ажлыг бүтэхгүй болгоод намайг ер нь шийтгээд ер нь балрах баха. Ер нь очичил байсан дээр шүү. Тийм ээ.
өргөл өгөхгүй болвол ер нь ядуу болдгийн гэсэн. За нэг хэдэн цаас өгчөө өдр гэсэн маягтай. Ийм хандлагаар бид нар бурханд хандаж болохгүй гэж хэлж байна. Бурханы зүрх сэтгэлийг зан үйл бус харин түүний төлөө шатсан зүрх сэтгэл бат шийдвэрүүд л хөдлөгдөг. Тийм ээ? Библиэд Исая 29:13-т эдгээр хүмүүс надад амаараа ойртон уруулаараа намайг хүндлвч зүрхээрээ надаас хол байна. Тэдний намайг хүндлэн дээдлэж буйн хүмүүсийн зохиосон дүрмийн дагуу ажээ гэж. Тийм ээ? Сүмдэр очоод л тийм ээ. Оо эзэн минь ээ халелуя гэж хашгираад гар хөлөө тэ ингээд уйлаад сөхрөөд тийм ээ. Би тэрийг муухай буруу гэж байгаа юм биш. Тэр бүгдийг үйлдвч таны зүрх үнэхээр бурхантай ойр биш байгаа бол тэдгээр үйлдэлүүд бурханы хувьд ямар ч үн цэнгүй юм шүү л гэж хэлж байгаа. Тийм ээ? Тэгэхээр одоо бид нар бурханы өмнө очихдоо одоо үнэхээр бурхан гэж хэн бэлээ? Бурхан өнөөдөр миний амьдралд хаана байгаа бэлээ? Бурхан өнөөдөр миний амьдралд юуг үйлдэж, бурхан намайг өнөөдөр хүртэл хэрхэн авч яваа бэлээ гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тийм ээ? Би та нарт олон удаа хэлжсэн өмнөх номнууд дээр ч гэсэн одоо ингээд тэмдэглэл хөтлөөрэй гэдэг тийм ээ. Би бурханд ингэж залбирсан. Бурхан намайг ийм байдалд надад ингэж тусалсан, намайг ийшээ газарчилсан, энэ замаар алхуулсан, миний өмнө энэ үүд хаалгуудыг нээж өгсөн тийм ээ. Үүнийг бид нар үргэлж санаж тийм ээ. Би одоо та нарт дандаа хэлдэг. Ер нь ингээд өглөө болгон би бурханд хандаж талархан залбирдаг гэж. Тийм ээ. Талархан залбирахдаа би бурхан намайг орхиогүй, бурхан надтай хамт байдгийг би өдөр болгон өөртөө сануулдаг гэсэн үг. Хэрвээ би үүнийг хийхгүй байх юм бол миний нүд бурханаас холддог. Би бурханыг мэдрэхээ болдог. Тэгээ би зүгээр л энэ ертөнцийн одоо тэр элдв янзын асуудал донд ороод нэг мэдсэн төөрөөд алга болсон байдаг. Тийм ээ? Тэгэхээр бид нар бурхан надтай 24 цаг хамт байдаг. Харин та бид нар бурхантай 24 цаг байхын тулд зориулалт хатуу шийдвэр гаргах хэрэгтэй. Тийм ээ? Бурханыг бишрэн хүндлэхүүн таны амьдралын нэгэн хэсгэл бус харин бүх амьдрал тань юм аа. Бурханыг бишрэн хүндлэхүүн зөвхөн сүмийн цуглааны цагууд бишээ. Дуулал 113-ын 3-т биш дуулал 105-ын 4-т түүнийг байнга бишрэн хүндлэж гэсэн. Дуулал 113-ын 3-т нар мандахаас жаргах хүртэл түүнийг магтан алдаршуулах ёстой юм аа. Библиэд хүмүүс бурханыг ажилдаа, гэртээ, дайн тулаанд, шоронд тэр бүхэл орондоо байхдаа ч магтан алдаршуулж байсан тухай бичсэн байдаг. Тиймээс бурханыг дээдлэн хүндлэхүүн таныг өглөө эрт нүдээ нээхэд эхэлж орой нүдээ аних хүртэл тасралтгүй үргэлжлэх ёстой үйлдэл ажээ. Тийм ээ. Өөрөөр хэлбэл бурханыг worship хийнэ гэдэг бол ерөөсөө та өглөөс ирснээс унтах хүртэл таны хийдэг үйлдэл юм аа гэсэн үг. Дэвид хэлэхдээ дуулал 34-ийн 1-т би эзэнд цаг үргэлж талархнаа. Миний ам түүнийг үргэлж магтана гэжээ. Та юу ч хийж байсан тэр үйл бүхнээ бурханд алдар магтаалыг өргөж түүнд баяр таашаалыг өргөх зорилгоор хийж байвал тэр үйлс бүхэн чинь бурханыг дээдлэн хүндлэж буй хэрэг юм аа гэж. Дахиад сонсороо. Сайн өгүүлбэр маш чухал өгүүлбэр. Та юу ч хийж байсан тэр үйл бүхнээ бурханд алдар магтаалыг өргөж түүнд баяр таашаалыг өргөх зорилгоор хийж байвал тэр үйлс бүхэн чинь бурханыг дээдлэн хүндлэж буй хэрэг юм аа гэж. 1-р Коринт 10:31. Иймээс та нар идэж уухтаа эсвэл өөр юу ч хийсэн бурханы алдрын төлөө бүхнийг хий гэсэн. Мартин Лютер хэлэхдээ сайлчинч үнээ саахта бурханд алдрыг өргөж болно гэсэн. Бүх зүйлийг бурханы алдрын төлөө яаж хийх вэ? Бүх зүйлийг хийхдээ тэдгээрийг Есүсийн төлөө хийж байгаа мэт хийх ба тэдгээрийг үйлдэхдээ түүнтэй байнга ярилцаж хийхийг хэлнэ.
Библиэд Колосе номын 3:23 та нар юу ч хийсэн хүмүүсийн төлөө бус эзний төлөө үлдэж буй мэд чин сэтгэлээсээ хийхтэн гэжээ. Ийхүү бүх зүйлийг хийхдээ Есүсийн төлөө хийж байгаа мэт үлдэх нь Бурхныг бишрэн хүндлэж амьдрахын гол нууц юм аа. Ром 12:1 өдөр тутмын амьдралаа идэх, уух, унтах, амрах, ажиллах өдөр тутмын алхам бүрээ Бурхны өмнө түүнд өргөл болгон өрг хэмээх ишлэлтэй утга нэгэн хийж буй ажлаа та Бурханд зориулж түүний оршихуйг байнга мэдрэн үйлдэх хаваас таны ажилтай нь Бурхныг бишрэн хүндлэхүн нэг хэлбэр болж байна гэсэн үг. За дахиад сонсороо. Хийж буй ажлаа та Бурханд зориулж түүний оршихуйг байнга мэдрэн үйлдэх хаваас таны ажилтай нь Бурхныг бишрэн хүндлэхүн нэг хэлбэр болж байна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө маш энгийн. Бид нар нэг зүйлийг ерөөсөө үргэлж өөртөө сануулж явах хэрэгтэй. Бурхан 24 цаг надтай хамт байдаг. Тийм ээ? Таныг унтж байхдаа ч таныг харж байдаг. Бурхан тантай үргэлж хамт оршин байгаа. Тэгэхээр за бид бол одоо миний нэг бүтэн өдрийн амьдрал яаж тэр чигээрээ Бурханыг worship хийх буюу Бурханыг одоо дээдлэн хүндэлж байгааг нь илэрхийлэл болох тийм үйлдэл болох юм бэ? Яаж болгож болох вэ, тийм үү? За би өглөө бослоо, тийм ээ? Өглөө босоход Бурхан надтай хамт байж байгаа. Тийм ээ? Би одоо Бурханд талархан залбирч болно өглөө, тийм үү? За би өглөөний цаагаа уухтаа Бурханд талархаад эзэн минь, тийм ээ? Энэ сайхан өглөөний цай өгсөн танд талархлаа. Гараад машина унаад явахтаа ч гэсэн би ингээд Бурхан намайг харж байгаа, тийм үү? Миний хийж байгаа үйлдэл болгоныг, миний сэтгэл зүрхийг бүгдийг Бурхан харж байгаа. Хэрв миний үйлдэлүүдээс, миний зүрх сэтгэлээс Бурхан хараад инээмсэглэж байвал энэ бол би Бурханыг worship хийж чадаж байна л гэсэн үг. Тийм ээ? Та ажиллаа хийхдээ за би өнөөдөр та ажиллаа хийхдээ энэ ажлыг Бурхан надад өгсөн. Би энэ ажлыг энэ хүний төлөө биш Бурхны төлөө, эзний төлөө үйлдэж байгаа мэд. Би эзний нүдний өмнө чин зүрхнээсээ хамгийн сайнаар үйлдэж байвал Бурхан намайг хараад инээмсэглэнэ гэсэн үг. Би миний амьдралд утсаар ярих, мессеж бичих, уулзаж учирч харилцах хүнийг бүртээ уулзахдаа би энэ хүнийг Бурхан над руу явуулсан. Энэ хүнийг Бурхан миний амьдралд авчирч тавьсан. Тийм ээ? Тэгэхээр энэ хүнд би зөвөр, шударгаар, тийм ээ? Чин сэтгэлээсээ би харилцсан. Тийм ээ? Үүнийг үйлдвэл Бурхан намайг хараад инээмсэглэнэ гэсэн үг. Тийм ээ? Та хоолоо хийж байхдаа ч гэсэн та Бурхан тантай хамт байгаа. Та Бурханы оршихуйг мэдэрч, Бурханд талархаж, Бурхантай ярилцаж, Бурханд залбирч, тийм ээ? Хийж байгаа бүх зүйлсүүдийг өдөр тутмын амьдралаа идэх, уух, унтах, амрах, ажиллах өдөр тутмын алхам бүрээ Бурханы өмнө түүнд өргөл болгон өрг гэж хэлсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл та хоногийн 24 цагийн амьдралыг Бурхантай ярилцаж, Бурхан надтай хамт байгаа, тийм ээ? 24 цаг хамт байгаа. Та бас Бурхантай хамт байж, бас түүний өмнө зөвийг үйлдэж, Бурхан намайг хараад инээмсэглэхүйц амьдрах нь л та бидний Бурханыг бишрэн дээдлэж байгаа амьдрал юм аа. Тийм ээ? Бидний Бурхан worship хийнэ гэдэг бол бүтэн сайнны 2хан цагийн асуудал биш ээ. Таны өнөөдрийн бүтэн өдрийн амьдрал. Тийм ээ? Тэгээ би одоо ингэжсэн би одоо түрүүний хэсэг Бурханыг мартаад ганцаар ингэ орхисон байна. Тэгээ баахан буруу зөрүү юм хийчлээ. Одоо Бурхан лав намайг хараад дургуун хүрж байгаа даа гэж бид нар хизээж бодохгүй. Тийм ээ? Таны хүүхэд заримдаа тантай хамт байжгаад гүйж очиод баахан болохгүй бүтэхгүй холио мантаа хутгачаа сууж л байдаг. Та хараад яадаг. Миний хүү ингэсэн үг гэл юм аваад цэвэрлээл арчлал аваад явдаг. Таны хүүхдийн үйлдэл таны хүүхдэд харилж байгаа хайранд нөлөөлдөг. Тийм ээ? Тэгвэл Бурхан та бид нарыг өөрөөс нь хичнээн холдож явсан, өөрийнх нь өмнө хичнээн буруу зүйлийг үйлдэлсэн ч гэсэн Бурханы бидэнд хандсан хайр өөрчлөгддөг. Тэм учраас бид нар буруу зөрүү хийж түүнээс холдож явсан ч гэсэн эргээд Бурханы өмнө очиод дахиад үргэлж шинээр эхлэх боломжтой.
Би анх өөрөө их нэртэй дурлахдаа, өглөөний цайгаа ууж байхдаа, сургуульдаа явж байхдаа, хичээлдээ сууж байхдаа, дэлгүүрт дугаарлан зогсож байхдаа болон бензин авч байхдаа гэж тасралтгүй түүний тухай бодож энэ эмэгтэйн тухай бодохгүй байж огт чаддгүй байсан. Одоо Рик Warren пастрын эхнэрийг Kay Warren гэдэг. Тэгээд Рик Warren пастор одоо анх эхнэртэйгээ танилцаад дурлалцсан байхдаа эхнэр нь өөрөөс нь хэдэн зуун майлын цаана хол өөр сургуульд сурдаг. Тэгээ Рик Warren пастор өөрөө өөр мужид өөр сургуульд сурж байсан. Тэр үеийн түүхээ ярьж байна. Тэр бүхэл би олонтоо түүний тухай өөртөөгөө ярилцаж, түүний надад таалагддаг зүйлсийн талаар боддог байсан. Ингэх нь хэдийгээр бид хоорондоо хэдэн зуун милийн зайтай амьдарч өөр сургуульд сурдаг байсан ч Кейтэ өөрийгөө ойр мэдрэхэд надад тусалдаг байсан. Ингэж түүний тухай тасралтгүй бодсноор би түүний хайр дотор оршиж байсан. Үүний адилаар Есүс хайртай болох нь түүнийг жинхэнэ бишрэн хүндлэхүй болдог юм аа. Бид нар ерөөсө Бурхныг одоо яаж worship хийх вэ? Бурханд ямар одоо мөргөл таалагддаг юм бэ? Бурханд одоо яавал ер нь ингээд Бурхан намайг Бурхныг ингээд нөгөө Бурханд нэг таалагдаатахыг да гэдэг бол бидний өмнөд хамгийн том асуулт. Тэгээд яг үнэндээ таны хүүхэд бид нар одоо ингээд нөгөө Бурханаар таалагдахын тулд нэг юм хийх гээд дайраад байдаг. Ийм хийнэ ерөөсөө гэдэг тийм ээ. Тэгээ одоо Бурхан тэгэхээр таалаадгүй энэ ганц зэрэг гүмэг овоо сэргэлэн хүү зөндөө сайхан юм хийж ийн энэ хүүхдийг илүү шагнанаа гэж хэлэх юм шиг бид нар ингэж хардаг байхгүй юу? Гэтэл ерөөсөө тийм биш ээ. Ерөөсөө таны хүүхдийн танд өгч чадах зүйл бол танд хайртай байгаа тэр сэтгэл юм. Таны хүүхдийн танд хайртай байгаа нь хэлж байгаа үгнээсээ илүү хийж байгаа үйлдэлээрээ харагддаг. Тийм ээ? Сая манай хүү одоо ингээл энэ өнгөрсөн уикендээр Нью-Йорк руу 2 хоног явлаа тий. Тэгээд ингээд байжснаа хасааны ороо ингээд мессеж бичээд таяр зүгээр үү тий. Одоо ингээд нэг be safe гэдэг ингээд ерөөс ингээд ороо мессеж бичиж байгаа байхгүй 17 настай хүүхэд ингээд өгшин ээж аваарлага бичиж штэ. Тэгээд уг нь бол одоо миний сэтгэлд юу вэ гэхээр манай хүүхэд хол одоо Нью-Йоркод ингээд 3-4-лээр нийлцсэн ингээд тэнж байгаа миний хүүхэд л жоохон одоо ингээд сайн байгаасаа л гэж хүсэж байгаа штэ. Тэгсэн чинь тэр хүүхэд эргээд бид нар рүү бичиж байгаа тэр нэг жижигхэн мессеж надад юуг мэдрүүлсэн гэхлээр миний хүүхэд тэнд явж байгаа мөртлөө бит хоёр руу эргээд ингээд санаан зовж гин. Одоо нэг ээж аваар гайгүй байгаа тий. Дажгүй юу, таяр зүгээр үү гэд тийм ээ. Тэнд зөвхөн тэр нэг жижигхэн мессежнээс нэг би хүүхдийнхаа надад биднэрт хандж байгаа хайрыг би олж харж штэ. Тэр бол миний зүрхийг амар уйраж штэ. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө л Бурхныг одоо worship хийн гэдэг бол үнийг л хэлж байгаа. Бид нар Бурхны тухай боддог, үргэлж Бурхантай хамт байдаг. Бурхан биднэрт би одоо өмнөх хичээл дээр ярьж байсан шүү дээ. Та хүүхдтэйгээ үргэлж хамт байдаг. Та хүүхдээ уйлахт нь нулимсээ нарчиж өгдөг, өлсөхт нь хоол хийж өгдөг. Ингээд алхам бүрд нь арчлаад аваад өгдөг. Хүүхд чинь таныг хардггүй бол яах вэ? Хүүхд чинь таныг мэддэггүй бол яах вэ? Хүүхд чинь тантай ярьдаггүй бол яах вэ? Хүүхд чинь тань руу хараад байгаа мөртлөө та их шилэн юм шиг таныг мэдэрдэггүй, хайхардаггүй, тантай харилцдаггүй бол таны хувьд хичнээн хэцүү байх вэ? Тийм ээ? Таны зүрх сэтгэл үнэхээр шанална шүү дээ. Миний хүүхэд би хүүхдтэй хамт байдаг. Миний хүүхэд намайг хардаггүй, сонсдоггүй, надтай ярьдаггүй, намайг ерөөс хайхардаггүй. Тийм ээ? Бид нар Бурхантай өнөөдөр яг л ингэж амьдардаг. Бурхан таныг унтж байх чинь хажууд чинь байдаг. Өглөө босоод та өдөрт машин бариад явхад зүгээр давхаад ирлээ гэж боддог. Бурхан таныг өчнөө олон аваар ослоос хамгаалдаг. Таныг өнөөдөр элдв өвчнөөс харж хамгаалдаг. Таны амьдрал тохиолдох өчнөө олон буруу муу муухай элдв халдлагаас хамгаалan сэргийлж байдаг. Тийм ээ?
Гэсэн ч та бид нар Бурхныг хардаггүй. Бид нар Бурхантай ярьдаггүй. Түүнтэй харилцдаггүй. Түүнд талархдаггүй. Түүн рүү эргэж хардаггүй. Тийм ээ? Хэрв тэр хүүхэд нэг өдөр эргэж хараад, тань руу хараад баярлалаа ээжээ, баярлалаа аваа. Та зүгээр үү? Тийм ээ? Энэ үг, энэ хандлагыг л Бурханд worship хийнэ гэж хэлж байгаа маа. Тэгэхээр Бурхныг бишрэн дээдлэн worship хийнэ гэдэг бол үнийг хэлж байгаа маа. Тэгэхээр бид нар ерөөсөө Бурхныг worship хийж, Бурханд хайртай байж, Бурхантай хамт амьдарч сурахын тулд энэ ертөнцийн амьдарч байгаа маа. Энэ бол бидний амьдралын хамгийн нэгдүгээр зорилго юм аа. За тэгээ өнөөдөр хичээл дууслаа. Энэ 8 дугаар бүлэг. Би тэр нэг Кристиан ном судалгчдын групп дээр бас энэ хичээлийг тэр чигээр нь тавьсан байгаа. Та нар бас ороод зэрэг